Сайн байцгаана уу? Pretty Chat-ийн дараагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочин маш гоё зочин байгаа. Тэгээд энэхүү зочноо та бүхэндээ танилцуулъя. Сайн байцгаана уу? Ибо маань оролцож байгаа. Подкастын ивент тэтгэгчээр S Cosmetics-ийн Moira болон Into You Brand хамтран ажиллаа. Подкастын ивент тэтгэгчээр Nescafe сэргмээр байна уу? Яг одоо яг энд. Энэ удаагийнхаа дугаарт мэргэжлийн юм артистыг онцолж оруулж байгаа. Дээрээс нь өөрөө нэг дүр мөрд амар гоё хувирдагчтэй ба тийм Marilyn Monroe-гийн дүр мөрд хувирсан байгаа. Michael Jackson ч илүү ер нь айгүй тийм биш нөгөө Audrey Hepburn. Тий. Тэгээд эднээс нь амар гоё. Болохоор энэ удаад мэргэжлийн юм артистыг оруулж байна. За урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ өнөөдрийн подкаст маань юу яадаг вэ гэвэл Нүрэ Боданга хоёлаа гоё юмны талаар ярилцсан. Тэгингээ энд байгаа одоо мейкапын буталтын төрөл байгаа. Энд чинээс 5 гэж дараад хэрэгтэй болох хоёлаа өнөөдөр буталтаа сонгох юм. Тэгээ өнөөдрийн подкастын ивент тэтгэгчээр Into You Brand болон Moira Brand ажиллаж байгаа S Cosmetics-ийн дээрээс нь Nescafe хамтран ажиллаж байгаамаа. За тэгээд хэдлээ буталтандаа орцгоё. За би энэ чинь юу яагаад байгаагүй юм бэ? Тин чинь бас нэлээд олон төрөл байгаа юм шиг. Тий. Аль болох нэг юм олон төрлөөр бодож үзье гэж бодоод сонгосон ба. За чиглэлээр тарах юм аа. За би даа. Надад тод бодолт таараасаа гэж бодож байна. Mob wife makeup гэнэ нөгөө нэг миний хизээж учрыг олдог бодолт байна. Энэ ямар mob wife гэнэ? Тэр нь болохоор нэг ямар их нэр гэсэн үг. нэг юм ямар гэлээ ямар ч тааш нэг юм юу ийсэн. Цэвэрхэн бодолт байсан. Хурмын юм шиг бодолттай. Наа за. Wife. Гүү байсан юм шүү. Латимерк юм шүү. Нэг иймэрхүү бодолтой. Хөмсөг нилийн тод. Тийм байна. Нүд нилийн тод. Тийм латимерк бодолт. Нэлээд тодтой. Тийм байна те. Бид нарт бол ер нь тод харагдана. За ибо одоос. За би нэг юм гэдэг. За. Яг жижиг бүтгэн таарч байгаа дээ. Яг. Би яг энэ араб бодолтыг таараасаа гэж бодчихсон. За тэгвэл араб бодолт тааржээ. За хоёлаа ихлэ зураг сонгочих заяа. Яа бид хоёрын бодол нэг иймэрхүү бодолтой байна. Сонгоод болчлоо. Ибо маань надад миний бодолтыг сонгож өглөө. Энэ гэхдээ хөмсгөн нас нөгөө нэг үсээрээ ингэж мэгсэн юм. Минийх ч бас минь надтай бол айгүй ажиллагаатай л харагдаж байна. Улаан урал юм бодоггүй. Тэнэр утчихгүй улаан тэн уу? Улаан тэн үү? Зайлаа харъя. Миний улаан. Ис нэрээ. Улаан юм да нэрээ. Окей. Энд байна. Зя. Окей. За минийх толгойт дээр юм тань гэхгүй. Чинэлтэй. Гэтэ надаа энэ урал бас хөөрхөн зөгтсөн шүү дээ мөнгө. Яг юм уу? Дөнгө чи бас байхгүй тий. Яа. Мөнгө гаргана шүү дээ. Одоо энэ дундаас нэг иймэрхүү өнгөнүүд байна. Энд нэг 2 класс байгаа. Тэнэр гаргацсан уу? Окей. За хэд зүйл бодолтой хэлье. За ибо маань ойрд ямар хөө ажлууд хийж байна да. Ойрд одоо Батантай ээжүүд, хонхны баяр, за бизнесийнхний бодолт гэл. Гэхдээ би нэг бизнесийнхний бодолтыг бол авдаггүй. Юу нь бол голдуудаа сүүлийн 5 сарын сүүлээр бол дандаа л юу байлаа. Өглөөгөр бодолт хэлээ. Өглөөгөр хонхны баярууд ч угсанаа өглөөгөр болдог. Тий. За праймер гэдэг юм бол надад энд нэм Moira-гийн Rose чиг шүлгэж байгаа юм. Чиг шүлгэж. За. Мист вэ? За мист. За бигээс авчихвэр. Лаасах ингэж
Энэ гайгүй чигшүүлчих болов гэж бодож байна энэ хоёр. Энд нэг юм юм шүү дээ. Миний дуртай юм шүү дээ. Энэ болохоор юм чигшүүлттэй. Бүүстер юм. Тий. Би чи шууд нөгөө ярьсаа бэлдсэн болохоор шууд л орч ийл гэж бодож. Бодолтой эхлүүлчихлээ. Нүрээ ер нь өөрөө бодохдоо хэдэн минут уддаг юм? Бодлоос ирсэн шалтгаалсан юм уу? Өөрийгөө бодохдоо. Өөрийгөө бодоход бол айгуу удаан утдаг шүү дээ. Хүн бодохдоо бол зү гяс гэсэн. Тий. Яг нэг миний хамгийн хурдан бодолт бүр шок шүү дээ. За. Амар шүү дээ. MCS-ийнхний юу бодолтыг хийжсэн байхгүй юу? 5 цагт 21 хүн бодож ирсэн. 5 цагт уу? Тий. Одоо бид чинь нөгөө клипний зураг мураг авах. Тэгээ тэр гэхдээ яг нөгөө ийм бидний одоо нөгөө клип мэлип ч юм уу зураг авалт гэж боддог тийм одоо нэг ийм нарийн детальтай тийм бодолт бол биш. Тийм нэг юм жүжигийн тайзны маягийн бодолт байсан байхгүй. Хэтрүүлэхтэй бодол юм шээ. Яг нь одоо нөгөө юу гэх юм бол яг юм гоёлын маялын тийм кат крисмэрэстэй ч юм уу одоо тийм ингээл бүхэл бүтэн ком одоо сет бодолтой байгаа шүү дээ. Тийм бодолтыг болохоор би цагт 3 хүн бодож ирсэн. Тэгтээ цагт 3 хүн бодно гэдэг ч юм бас л аим штэ. Клипний зураг авах шоугаар бодож ирсэн. Тийм үү. Загрын шоунд би нөгөө очиж бодолт энэ төр багаар очиж бодолт хийдэг байсан байхгүй. Зүг. Тэр чи одоо 18 9 мөсөө. Зя. Тийм бидэг юм шиг. Бид ч одоо клипэн дээрээ баг 2 цаг гар бодолт. Цаг боднаа гэдэг тийм байна. Цаг хагас баг 2 цаг маг болох гээд тэгээ нөгөө цаг нь тулаад бидэд бол байнга тиймэрхүү юм тохиолддог шүү. Хурдан болсон тохиолдол байхгүй. Ер нь нэлээл тэгж дүүрээр 6 5 6-аас цагаа авч иж өнөл бодолтууд яг ингэж болдог. Хэмждэг. Бидэд ч юм бол тэгжил бодволдог юм байна. Ба хамгийн анх ер нь яагаад нүрээ бодох болсон тийм шалтгаан байгаа юм. Ер нь өөр бодолт их шалтгаан уу? Би чинь 2 3 мурвтаагаас зурж эхэлсэн байхгүй. Өөрөө бие дааж сурж ирсэн. Одоо харж байгаа юм л шууд зурчдаг. Тэгээ харж байгаа юмаа бас баримтын шавраа хийгээд тавьчихдаг. Тэгээ тухайн үед чинь нөгөө мөслөгөө юм уу гараад удаагүйсэн. Тэгээ мөслөгөө хамгийн ихний анги гарангуут хүүхэлтэй гийн үдчихэж байгаа л амьтдуудын ингээд нэг эрхийн урууны нэг юм нэг үе шиг л хэмжээтэй. За зарим нь болохоор нэг эрхийн уруу шиг ч юм уу. Тиймэрхүү хэмжээтэй хийгээд өрөөд тавьчих. Тэгээ тэрийг нэг нэгээр ингээд зөөж тоглолдог. Ямар хөөр хэмждэг 3 нүстэй гэсэн шүү дээ. Тэр чинь одоо тэр үе чинь болохоор нэг 4 мөрөвтэй байсан. Тэгтэл жоох юм шүү дээ. Жоох хүүхдүүд амар тийм. Маа дүү бас айгүй амар зурж мардаг байхгүй. Багасаа л яг нэг чингэлдгээр баримлын шавраар нэг ингээ бичдэг ш дараад нь. Тим юмар ингээл зураал. Тэгээ динзавр хийдэг бас. Хэдэн зуун динзавр өөрөө тавьчихна. Шалан дээр ингээ 100 200 шүү. 300 400 хаяа хий. Тэгээ тэрийг өдөржин ингээ нэг ширхэр зөөж тоглоно. Тэгэл хооронд нь юм хөдөлгөөнтэй юм нюанстай бас нөгөө бронтозавр гэдэг нөгөө ямар урт үзүүтэй нэг юм урт зүйлтэй нэг юм жоохон нэг юм хөвтөөдөө мөртлөө айгу уртын завруудын нэгт багтдаг байхгүй. Тэгээ тэр мэрэг чинь бол айгу сүүл мүлийн мушгруулал хөдөлгөөн хийгээл тавьчих. Тэгэж тоглодог байлаа. Тэгэл ерөнхийдөө бол багасаа тэгээд зордог байсан бол зурж мураал гарын дүүтэй байсан. Юм зам аяч чинь. Тэгэл хүүхэлдэйний ус мүсүүлжэл ерөнхийдөө тиймэрхүү гараар юу л хийж болох байна. Тэр бүгдийг л ер нь хийх гээд идэг байсан болохоор тэгээ би чинь одоо энэ он гараад би чинь нүүр бодолт хийж эхлээд 15 дахь жилдээ орох гэж байна. Тэгээд яг мэргэжлийн хугацааг бодвол ингээ 10 жил тэмдэглэх гээд шүү дээ баг. Энэ жил баг тэмдэглэх гээд шүү дээ гэж байна. Оо зүг. Тэгээ 11 дахь жилдээ орох гэж байгаа байхгүй. Хэдгээр ингээс оюутан байхдаа юу яг хизэнээс яг бодож эхэлж байсан юм. Дундаа ингээс шүү. Дундаа ингээс үү? Юу тийм амар гоё сонирхолтойсэн. Эхлээд би өөрийгөө бодож ирсэн. Хальт нөгөө нэг нүүрэн дээр юм зам гарч эхлэв. Тэгээ тэр үед ч айлгтай бодог гэж байхгүй. Тэгээл нөгөө нэг юм нөгөө мейкап артистууд ч бас айгу цөөхүлээ. Тухайн үед чинь намайг одоо мейкап хийж эхэлж байхад
Наруми гэж байсан. Тэгээ өөр чинь ганц 2 газар л хийсэн. Тэгэл үзэж харах юм байхгүй бас. Тэгээ YouTube тухайч чинь бас байхгүй. Facebook мөкөлтэй байхгүй тэр үрч дандаа л нөгөө Монголын сар охид хүүгүүд гээл янз янз гардаг байсан. Тийм бахан пэйж мэйжтэй зураг мөрөнүүд нь өөрөөсөө идэгсэн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө би дааж хийж эхэлсэн. Тэгэл за энэ өвөөгөө яаж дарах юм бол энэ Ээж хаа бүтэнүүдээс тухайч нөгөө альплам амир явж исэн болохоор бас ээжтэй ярилцж байгаа л надад нэг ногоонгийн тэгээ улбар шарангийн нэг 2 талдаа нэг юм иргэдэг дарагч консилер авч өгч ирсэн. Тэгээ тэр мэрийг ерөнхийдөө хэрэглээл тэгэл тос мос түрхээл нэг. Тэгэл нэг сайн мэдхгүй болохоор ингээд нэг цагаан юм болж. Тэгэл нэг хүзүнс жоохон ялгарч малгараад би чи ерөнхийдөө айгу яг энэ зүүн ер нь жоохон борлцлоо л доо. Тэрнээс би чинь ер нь бол нэг амар бор биш. Жоохон улаан бор шаргал арьстай юм баггүй. Тэгэхээр миний унган арьсны өнгө болохоор ер нь бол улаан гэж байна. Улаан юм тий. Тэгээд шаргал улаан гэх юм уу та нэг тиймэрхүү. Тийм үү. Спонж энэ доо. Би шууд ингээ консилер тавьчихдаг. Тэгээд дараа нь үлдсэн хэсгүүд дээр кремэр юм тавихаар илүү амар санагдав. Би нэг үзэхгүй юу. Яг юм консилераар бүтэн ингээд нүрэ бодоод үзье гэсэн чинь бүтцэн амар юу юм лээ штэ. Өтгөн. Тэг өтгөн бүтцтэй болохоор дараад нөгөө нэг юм фаундейшн юу эднүсээ би ерөөсөй олигтой тавьчихдаггүйсэн байхгүй. Ерөөсөй болохгүй байгаа гэсэн. Тэгээ за бүтцэн өөрөлдөхөр үнэхээр л болдгоо юм байна да гэд. Яг өөгөө дарж ил нэг ганц 2 газараа консилер төрхдөг. Тэгжил бододог юм байна би. За тэгээ ибаан тэмцээнд орж илоо. Яг мейкапын тэмцээнд яг тухайн нэг үед нэг Сезан Монголиага байдаг шүү тийм ээ. Тэрэнд 2 удаа орж ирсэн. Тэгээ би ч нөгөө нэг хамгийн ихнийх нь болохоор нөгөө хувиргалт мавиргалттай юм хийцэн. Өөрийгөө бодож модод одоо би ч нөгөө хамгийн анхны өөрийгөө одоо нэг эмгтэй төрхөнд оруулж бодсон артист таахгүй юу? Яг тэр тэмцээнээр тэгж гарч ирж ирсэн. Тэгээд юу яач одоо нөгөө сүүлийн одоо финалд ч үлдлүү яалаа нэг бишээ нэг 2 3 шат мат явлуу тэгсэн чинь тэгээд нөгөө яг шалгаруулалтын дээр нь зургийг ерөнхийдөө нэг финал руу оруулах үгүй шийддэм юм байна. Тэгээд минийхийг болохоор нөгөө манад тохирох хим аяг биш байна гэд. Аргагүй шүү дээ одоо нэг амар хувирлт мөврэлттэй. Тэгээс эмхтэр рүү ингэ шилжсэн шар парик мэрэгтэй. Тэгээд яаж сонгохтой яваасаа. Тэгээ хоёрт нь болохоор нэг зүгээр нэг орчий гэж бодоод нэг орж ирсэн. Тэгээ би одоо нөгөө улсын тэмцээнд одоо манай багш нар ч одоо дива гийнхэн байна шүү дээ. Нөгөө дандаа нөгөө дэлхийн аврагууд. Нөгөө 21 оны дэлхийн авраг 22 23 гэл ерөнхийдөө одоо дандаа л манай монголчууд л ер нь их авраг авдаг болсон. Тэгэнгүүт яг тэмцээнд орё гэж боддог. Гэхдээ нөгөө манай багш нар бас шүүдэг байхгүй юу? Тийм дэлхийн аврагын тэмцээн, тэгээ улсын тэмцээнийг. Тэгээ би нэг миний хамгийн дургүй юм болохоор ингээд би орлоо гэж бодоход яг миний чадвар гарна л да. Гэхдээ манай багш нар бас шүүж байгаа учраас бусад хүмүүс за энэ бач угаасаа л дивагаас гаралтай гэл. Дивагийн шавна гэл. Тэгэхээр ярьж магадгүй гэж би боддог байхгүй. Тэгээ одоо миний тэр дургу гэдэг юм ерөөхдөө миний танилын хүрээнийхэн ямар нэг миний оролцож байгаа юмд байх ерөн дургу би. Тэгэхээр би хэрвээ нэг юмд оролцож байгаа бол одоо тэмцээнч би одоо юу ч вэ те. Тэнд байгаа хүмүүс нь бүгдээрээ миний танихгүй хүмүүс байх хэвээр. Гэтэ нэрэл их л байх л наа. Тэгжээж би яг өөрийнхөө яг хэр хэмжээнд явж ийн тэрийгээ бас шалгах боломжтой байхгүй. Тэрнээс яг манай багш нар ч нэг амар муу хийцэн багт ч юм уу те. Ялуулж малуулаад тэнцүүлж мэдүүлээл тэгэхгүй л ахaltaа. Гэхдээ би зүгээр л тийм байдаг. Гэтэ яг угаасаа бусад хүмүүс ч гэсэн тэгж бодох нь угаасаа ойлгомжтой байна.
За. Багшийнхаа шүүж байгаа тэмцээнд орж байгаа юм. Энэ бол Батарааны тэнцчих юм байна дөө өмнөдөө хүмүүс нэг явган яриа мэрэ өрнжиж бас магадгүй. Энэ нэлийн бор юу хийсэн шүү дээ. Зүрх. Тэгвэл би хараач намг. За. Нэлийн борлцсон шүү дээ. Энэ надаа баг цайдна. Жохон цайд. Яг тэг крем. Мариагийн кремүүдийг би хүн дээр хэрүүлжсэнээс шүүр дээр хэрүүлж байгаа. Гэхдээ крем 8 гоё юм лээ. Тэгэхээр надад үнэхээр таалагдсан. Миний арьсан дээр чинь миний одоо хэр оргийн крем тохирдоггүй юу? Тийм үү. Ингээд ганц тохирдох нь одоо нэг өөр крем байдаг аахгүй юу? Тэгээд Dior-ны орчин бол амар барцааш шүү дээ. Амар муухай арьс голдог крем. Яг уу надад болохоор нөгөө нэг би нэлийн удаан тэр юг хэрглэж исэн. Чи юу лээ? Нэг дөрвөлж юм. Хүмүүлганы хэргэлдэг мэт. Видео. Видео орох юм гэдэг байхгүй. Даанч тэр сүултээ нөгөө амар барцаагаад хайрс амар муухай ойлгоодсан байхгүй. За энэ тэгвэл биш юм байна. Миний хэрэглэх крем биш юм байна гэдгийг би тэргээ болсон. Тэгээ Моёрогийн энэ бол надад үнэхээр таалагдж байгаа. Өөд аралд амар сайтай. Дараад ингээд тослогтоод загаараа тахгүй. Павдер ч гэсэн айгу баах хэмжээгээр дайжгүй орчгоо санагдсан. Гэтэ нэгийг сайн болохгүй нөгөөдг юм уулаад байгаа юм биш шүү манайхаа. Ер нь өөртөө хөвгөлтийг хэлж юм бас. Арсны нэг онцлогоос шалтгаалж ерөнхийдөө бол тааш тохирох юмнууд бол гардаг юм билээ. Тэгээд Dior видео л энэ чинь тохирдог хүндээ гоё болтгол юм бил. Харин тийм бах тий. Надад л эзэж тохирохгүй. Арсны төрлөд ч өөр амар асуудалтай. Нэг ч бас нэлийн батг гаргантгай арс. Тэгээ энэ чинь бас аятайхан болох гэж нэлээ үзнэ. Тэгээ олон нөгөө тайсны өмнө амар олон зураг авалт орж байгаа болохоор тухайн үед аль чадхаараа л өгнө ингэж юу яагаад идэг. Арсаа арчлал маска тавиал идэг. Яг нэг юм яртай юм шиг юм. Энд нэг юм ил юм том батг гарч ирээд бүр хамаг баг алаад идэг. Энэ ингээ хоцор өнгөлөгч юм биш. Тийм наач амар хөөх юм лээ. Ямар хөөх юм. Ямар жижиг. Тийм нэг жижиг гэн тэгснэ надад болохоор хамгийн бүр бэст санагддаг хоцор өнгөлөгч нь болохоор энэ яагаад надад бүр үнэхээр бэстэлсэн бэ гэвэл шүү дээ. Энэ болохоор юу заяа. Төрхнийхээ хараа паудер тавьчихгод ингээ саатай болчт юм лээ. Тэр нь бүр надад амар таалагдсан. Энэ айгуу гоё. Ингээд үтсэн. Одоо ингээр мэддэггүй. Яг паудер тавьсны араас юм цэнхэр саатай. Тэгээ нөгөө нэг хальт туяа өгч. Би миний хамгийн уддаг юм ерөн сүүр тавилт. Сүүр тавилт. Сүүр тавилт би амар удаа яддаг. Гэхдээ ер нь бол ингээ анзаарахаар юу шүү дээ. Мейкап артистууд хүн дээр хийдэг суур тавилтаа хийж өөр дээр хийж чаддаггүй. Яг. Одоо ялангуяа одоо нөгөө тэр болохоор ийм ялгаа байдаг хгүй. Өөрийгөө боддог артист хүн дээр өөрийнхөө зүрийг тавьчихдаггүй. Тийм шүү дээ. Яг зөвхөн хүн будаал одоо нөгөө өөрийгөө боддгоо бас артист байгаа шүү дээ. Тийм хүмүүс болохоор хүн дээр тавьдаг гоё сүрээ өөр дээр тавьчихдаггүй. Би болохоор тэгээд ерөнхийдөө одоо ингээ анзааруул ингээ байнга ингээ өөрийгөө будаалтай янз бүр имшлэг хийгээл тэгээд идэх чинь бас тийм учиртай. Нөгөө хит нэг тал руугаа болчвол тухайн бас нөгөө хүмүүнийг ойлгож бодоход бас хэцүү болчихдог байхгүй. Тэгэхээр өөр дээрээ ингээ суур мараа тавиад одоо хүний арьс ч өөр болно шүү дээ. Жилд ингээл 2 3 удаа шинжлэхдээ солигдно. Тийм шүү дээ. Тэгээд нэг юм зөвлөхөд ер нь өвөл арчилсан арьс өвөл айгүй гоё сайн зүг арчлаад явцсан арьс бол хавар зундаг гоё хийдэг байхгүй. Тэгэхээр яагаад гэхээр одоо хүний тосны булчирхай гэж юм байгаа шүү. Бүх биеийн тосны булчирхай тэр чинь өвөл унт чинь. Одоо энийг өсний одоо шууд ярил одоо ичнэ гэсэн. Ичинд орчиж байгаа юм шүү дээ. Тэгэл сармагжаад эхэлдэг. Тийм учраас тос мостыг бол өвлийн нөхцөлд одоо хүйтэн сэрүүний нөхцөлд айгүй сайн үржих хэвээр. Тослог арьстай байсан ч гэсэн хамаагүй. Угаасаа тэгээд тэр тослог арьстай хүмүүс ч тослогийн булчирхай сармагжаад ирэхээр хуурай тал руугаа болно шүү дээ. Зөв. Тийм бахны. Би ч өстэй өвөл миний арьстай тослогддог болохоор зүгээр сайхан хөнгөө. Ингээл юмнуудад төрөх гэж юм шиг боддог байхгүй. За юу хэрэгтэй вэ? Одоо тосон сүдэр байна.
Басны шүүдэ байгуу. За тэгвэл паудер төрчихтэй юм уу? Энэ юм байна тий. Энэ нэлийн бар. Энэ болохоор арай цайвар юм. Тийм дандаа надад хуурай юм. Паудер шалгахтаа бас ингэж шалгадаг шин. Шалгах 3 арга байдаг хөөхгүй. Юугаар мэдтээ? Эхлээд хамгийн түрүүнд хүрэх байдлаар үзэж болно. Хүрээд ингээд үзэхэд яг гоё нэг гурил шиг ингээд гурилшигч гэж тийм айгүй нэг юм хурууны хээний завсар үлдэж мөлдөхгүй те. Ерөнхийдөө гайгүй шингэж мингээл алга болоод уусчихвэл гайгүй нэрийн ширхтэй торомсог юм байна гэж ойлгож байна. За нэг шалгах арга нь. За нөгөөх нь болохоор ингээ хөдөлгөөд үзэнгүүт одоо нөгөө тестер местрийг харна гэсэн үг ш. Дүүрэн байвал бас нэг мэдэгддэггүй юм. Тэгэхээр тестрээс нь хараад ингээл үцгээд шууд ус шиг цалгаал гүүгээл те. Чөлөөтэй хөдөлж ивэл бас сайн байна гэсэн үг. Ерөөсө бар заахгүй ар заахгүй янз бүр болохгүй гэсэн үг. За тэгээ нөгөөх нь болохоор багсан дээр ингээд аваад үзнэ. Багсан дээрээ авч үзэхэд гөвөхөд гой жигд болж ивэл бас болж юм гэсэн үг. Тэгэхгүй зарим паудер чинь болохоор багсаар аваад гөвөх ингээ гөвөөд ахт чинь л энд нь ингээд нэг илс наалтцсан юм шиг жоохон ширхтэй чинь бөөгнөрч байгаад тийм. Тэгэхээр тэрүүгээр бас ингэ шалгаж болдог. Вау. Та идэхтэй яг бүр үнэхээр л хамаг продактсуудаа бүтээгдэхүүнүүдээ бүр ингээд нарийн судалдаг багт тийм бүр амар ясын цайтал гэдэг шиг. Тэр гэхдээ ингээд хичээлүүдийнх нь нэг болж ордог. Орно. Мэргэжлээ миний мэргэжлээ ингээ сургалт нилээ агсан төвшөнд ордог байхгүй. Тэгээ хүмүүс зарим нэг хүмүүс жоохон залхах гад идэв. Нэг яг нэг тийм нүүр бодолтыг ягсаа ойлгохгүй л байгаа юм шиг байгаа юм. Нарийн яг онол муулын ярингот нүгүй би зүгээр л бодож сурмаар байна штэ гэд зүрдэлтэй хүмүүс байдаг. Тэгээ даалгавар маалгаараа хийхгүй би даалгавраа хийхгүй байгаа хүнд амар дургу заяа. Би сайн байна уу гэхдээ ч дуурдггүй заяа даалгавраа хийж ирдгүү хүнтэй ер нь нэг дуурахыг хүсдэггүй. Тэгэл бас байн хоцордог хүнд дургу. Ипаман сая бүр 2-оос ирээрээ гэсэн чинь шууд 1:30-д ирсэн. Би бүр вау. Саяны эрэлт дундаас хамгийн цагаа бэрсэн хүн байлаа л гэж би яг бодсон. Эхний дугаар дээр 9 маань яг цагтаа ирсэн. Хоёр дахь дээр болохоор манай Иба бүр цагаасаа төрүүлж ирсэн. Цаг барилт гэдэг чинь уусаа амар чухал л да. Бүх хүмүүс юм одоо сурчдсан байдлаа ихтэй ингээд ер нь бид нар чинь амар хариуцлагатай ажил гэдэг байхгүй одоо тухайн хүний одоо мейкап гэдэг зүйл чинь одоо ер нь бол юм хараа зүйн төвшөнд одоо ажиллаж байгаа сэтгэл зүйчнэр гэж явдаг. Яагаад гэхээр тухайн хүний гой бодох юм бол тухайн хүн тухайн өдөртөө эсвэл 2-3 хоногтой ч юм уу те илүү өөрийнхөө гадаад харагдах байдлын боломжийг олж хардаг гэх юм уу. Яг бас нэг жоох ингэ бодож юм бол бас ингэж харагдах юм шүү. За арай өөрөөр бас ингэ бодож юм бол бас ингэж харагдах юм байна. За тэгээ бас ингээд гой бодоход одоо өөртөө илүү гой сэтгэл ханамж гарч ирж штэ. Тэгэл зарим хүмүүс ч жоохон сэтгэл гутралтай бас ирдэг. Тэгэл гой бодоогаараа явчихаар нүдэн шууд сэргээ явчихдаг байхгүй. Тэгэл тухайн тэр өдөр нь ч юм уу ядаж л нэг 2-3 өдрийнх нь гоё болгоод өгч чинь гэсэн. Тэгээ зарим хүнд болохоор одоо би нэг бас нэг хор тавдартай хүн бодож ирсэн. Тэгээд би нэг ихтэй нэг ярьдгүй юм аа. Эйгөө нэг тийм одоо харах тавдартай тэмцэж байгаа хүмүүс ч айгуу царайгийн хувьд арьсны хувьд айгуу хэцүү болцсон байдаг юм л. Тэгээд тэр хүн айгүй нэг тийм баярлал явчихдаг юм билээ ер нь бол харцсан бүр шал өөр болол. Одоо яг нэг тийм одоо нэг ярьдгүй шалтгаан болохоор яг тэр хүн болохоор яг нэг юм өнөө маргашгүй ерөөхдөө жоохон болцсон хэмжээний байсан байхгүй. Тэгэл охин хараад бас амар баярлал. Тэгээ саяхан хүртэл одоо нөгөө саяхан ч гэж одоо 1-2 жилийн өмнө ч лөө бас ирэхсдэр тийм одоо хор тавтартайгаа тэмцэж чадсан. Тэгээ ер нь бол итгэцэн хүн ирсэн юм байлээ. Тэгэл бас ирэхсээр бодуулах бас мөрөөдөлтэй байсан.
Тэгэл лайв байнг үздэг байсан. Тэгэл бас хүний ингээ гоё будалд ингээ харна одоо өөрчлөгдөн гэдэг чинь ингээл хүн болгонд ингээ нэг тийм гоё сэтэл өгөөд идэх зүйл байхгүй. Тэгэхээр одоо шууд сэтгэл зүйд тэгж нөлөөлдөг л гэж би хэлэх гэлээ л та. Тийм ээ тий. Би ч гэсэн ер нь бол ингээд тухайн өдөр амар гоё ботчих юм бол ингээд догтлоод байдаг зэ. Гэртээ байх. Яагаад би гэртээ байгаад байгаа юм болоо гэдгийсээ амар ингээд би гараад хүн амтнд яг ингээ өөрөө гоё болцсныг харуулаад үс мүсэж гоё амталцсан, хувцсан ч яг гоё болцсон. Будал модалтанд төгс болцсон байх үед би бүр амар л ихтгэлтэй байдаг. Энэ л намайг хамгийн их ихтгэлтэй байлгадаг зүйл бол бараг тэр баха. Угаасаа яхаа аргагүй л хүмүүс гоё нүрээ гоё бодуулчаар амар ихтгэлтэй болдог байх. Тэгэл заримдаа бас эрэгтэй хүмүүс ч бас айгуу гоё болчих. Ингээ нэг зарим нэг залуучууд ч нөгөө хөмсөггүй төрцөн. Тийм. Хөмсөг муутай. Тэгэнгүүт нөгөө хормын бодолтон дээр нөгөө нөхрийн бод чинь. Тэгэнгүүт хөмсөн тодорч харах бас хөөрхөн гэ цаана. Гэ талент ингэж юм. Тэгэж бас хардаг заяа. Тэгэж харж байна гэдэг чинь ерөнхийдөө бас айгу өөртөө тааламжтай байна гэсэн үг шүү дээ. Тийм шүү. Өөртөө илүү нэг ихтгэлтэй болох ч юм уу те. Нэрээ тийм шүү. Эрэгтэй хүмүүс чи ихэнх нь л ер нь нэг юм хөмсгтэй харагддаг. Хөмсггүй болж байгаа нэрнгээсээ өөртөө жоохон тийм бусад залуучуудаасаа ялгаатай юм шиг тийм ээ. Одоо нэг арай өөр шиг мэдрэмж өөртөө авч байгаа хэлнэ. Айгүй нөгөө мэдрэмтгий залуучууд ч юм бас ер нь тиймэрхүү байдаг юм байлээ. Японы гэхдээ хамгийн бүр ингээд амьдралаас энэ бодол бол үнэхээр төгс бодолт. Би үнэхээр гоё бодсон гэсэн тийм бодолтой байгаа юм. Бага юу ч гэж байгалах. Байгалах. Одоо сүүлийн үеийн л миний бодолтууд байна ер нь. Жил ирэх тусам өөрөө ингэ сайжраад л тэгээд миний хувиргалтын хувьд гэх юм бол миний хамгийн дуртай хувиргалт бол Доктор Стрэндж дүр. Тэр ер нь айгүй. Би тэрийг чи үзье та. Тэр их төстэй болсон. Бас Ники Минажийн дүр байгаа. Ники Минаж ч би амар хүүхд зурсан амар том хүүхдтэй. Хүмүүс хүүх хийлгэсэн юм уу гэж асууад байгаа байхгүй. Тэгээ би ч угаасаа нөгөө зургийн хүн учраас яг угаасаа жоохон бодит юм шиг зурч шээ. Зүг шүү. Тэр үеийг би харж исэн юм аа тийм мартчихэж. Тэгээд амар тийм дүр хуургалт нь надад бүр амар супер санагдчихсан юм. Рилнүүд нэг амар ихтэй идэв гэсэн шүү дээ. Одоо ер нь жоохон бас амралтын л байдалтай л яваад. Яа, ирэхээс та хоёрын бас рил мэдээд гоё. Би хоёрын рилүүд чи бас л бараг л вайрал болохгүй л тэ. Тэгэд анх бүр амар их шүүмжлэл авдаг байсан дүр хуургалтын дээр. Нөгөө Photoshop айгүй хэрэгжилж ийн гээд би ч нөгөө Photoshop нэг хэрэгэлдэг байсан шүү дээ. Тэр үед чинь Photoshop гэж ойлгохтой мэддэгчгүй одоо нөгөө 18-9 онд ч. Тэгэл нөгөө би ч нөгөө зураг мураг ингэ шавж мавж зурчдаг байсан. Яг ингэ зүг юм уугийн 8айлж мэлхий интер зурна. Тэгэл тэр мэр чинь тухайн үедээс тэ нэрэ шокны юм чи хүмүүс содон зөөлөхөр би ч нөгөө угаасаа бас 3D-гээр бас анх тэгж зурж танигдчихсэн учраас. Хоёлаа дундуураа гоё амнахын цангааг тайлангаа хүмүүстэй гадуур нь гоё ингээд какаоны шоколадны крем шиг ингээд төрсөн байна. Тэгээ энүүн дээрээ хоёлаа туртай төрлөө сонгоод юм уу таалагдж байгаа төрлөө сонгоод тэгээд авч бай. Энэ болохоор мока болох шоколадтай. Зя юм гоё өнгөтэй болгож оруулж ирнэ. За хоёул зэрэг хийзээ. Мокатай төрөл нь угаасаа шоколадны төрөлтэй юм лээ. Тийм болохоор өнөөдөр энэ гоё тохирох байх гэж бодоод. Тийм ээ. Ингээ харагдсан юм гоё бас. Вау. Энд нэг кофе мофе уудаг хүмүүс л хаа нэг байнга чанж авч явдаг штэ. Тэг шаардлагагүй яг гоё амтыг гаргаж өгдөг болохоор зүгээр гоё ингээ очлох юм лээ. Гоё нэ. Харин надаас аим гоё. Оо, энд нэрийн ийм юм авсан шүү дээ. Би аим маа. Би гоё чимглээд өгье дээдлээ. Нэрээ тийм шүү дээ. Тэр нь гоё хөөс тавья гэж бодчихсон. Оо, энэ ямар сонирхолтой гард юм бэ?
Хаяж би дахиад нэг жоох сэсвэрдэг. Крем айгуу гоё. Тийм. Би ингээ нэг кофег гашуунаар нь биш чихэрлэгээр нь уух амар дуртай. Зарим нэг хүнд нэг юм чихрийн хэрэгтэй байдаг нэг үе байдаг шнэ. Яг тийм үед юм шоколадтай, кремтэй, кофе, сэргээсэн кофе уумар санагдаад байхгүй. Би бас кофе сайн ууж чаддаггүй. Гэхдээ яг энэ кофег уухаар амар тийм надад яг таарад идэм санагдаад. Хит нөгөө нэг юм хурц биш, зөөлхөн. Тэгээ дээрэс нь гоё юм чихэрлэг юмтай олчих штай амар санагдаг. За нэг иймэрхүү царайлаг боллоо. Кремийг мартах гэж байна. Ямар гоё. Оо энэ нь штий. Тийм. Гэтэ энэ хэцүү байсан уу чамд? Nicki Minaj айгуу амархан байсан шүү. Амархан байсан. Бид хоёрын хамар мамар ер нь хальт. Тухайн үеийн миний хамартай туссан өстэй байсан бол. Тэгээ харц барцсан амар ингэж үг гэж. Амар ингэж мэгж хардсан шүү дээ. Амар юм шүү дээ бүр. Вау. Тэгээ сүүлд бас нэг миний хамгийн сүүлийн дүр чинь нэг уран албагийн дүр тойрсон. А тийм үү? Тийм. Тэр чинь бүр сайн 8 зүүцэлт аваад. Энэ мөн үү? Биш. Шүү. Аль нь вэ? Доктор Стрэндж байсан. Уран албач нэлээд сүүлд байгаа. Энэ ш. Яг гала яг гарч ирсэн шүү дээ 2 жил юм. Тийм. Яг тэр үед нь би хийцэн байхгүй. Вау. Ваа, нэмэр нөө. Нэг л Чиний өөрийн чинь нэг ингээд миний жоохон манер Тийм. нөгөө одоо инээмсэглэл энэ төр ер нь төстэй юм шиг байл. уруул муруулын угаас хэлбэрэн төгсөн яг юм амар адилхан байна. Дүр хуургалтан дээр тийм ээ гэж. Тэгээ ер нь миний хамгийн хэцүү нь ер нь бас юу байсан та. Болтын дөр тойрох. Бас баяр магнагийн. Яг ийм эрэгтэй дүр дээр бас айгүй хэцүү. Карибын тэнгисийн юмд юу ажиллав? Тийм. Johnny Depp-ийн дүр тойр. Хамгийн анх Johnny Depp-ийн дүр тойрж ирсэн. Дараа нь нөгөө хөл бөмбөгчин хэм билээ. Месси? Биш. Нөгөө амар хамгийн олон дагагчтай. Роналдо. Тэр Роналдо. Тэрний дүр тойрж ирсэн. Тэр гэхдээ бас нэг онц болоогүй. Нэг төстэй болоогүй. Нэг зүгээр шүүгэр нэг залуу шиг л. Шүгүр болгохтой амар хэцүү юм шиг л дээ. Хэцүү. Одоо заавал Энэ хэсгээс нэлээд шүүгэр хүний дүр тойрохын тулд бол заавал одоо хар background байх хэрэгтэй. Тэгээд нүүрнийхээ шууд нэг хуруу хэсгийг хараар будна. Яг урдаас харахад. Тэгэхээр урдаас харахад нэг хуруу гэхээр энэ хүртэл хараар будна гэсэн үг байхгүй бүхэлт нь. Ингээл тэгээ ингээ хэлбэр үүсгэж яг будна. Тэгжээж яг камерын дээр одоо ерөнхий тухайн дуурайж байгаа хүний төрхөн гарч ирдэг. Зүг. Гэтэ амар хэцүү байхаа би бас харж байгаа. Гэж үзээ. Анх яг нэг юу ажилласан штэ. Юунд явсан гэсэн штэ. Мейкапын яг юм сургалтанд яваад тэгээ будаж эхэлж байхад хэцүү үе байсан уу? Анх болохоор ч би чи нөгөө өөрөө хуваараа одоо яг YouTube орж ирэл тэгэл нөр бодолтыг хийж сурсан байхгүй. Тэгээ 17 онд яваад орж ирсэн. Илүү нөгөө мэрэгжлийн төвшөнд төлөх гээд. Тэгээд тэр 17 оноос өмнө би чи 5,000 20,000 цангаар боддог гэсэн байхгүй. 10,000 цанг гэл. Гэр мөрийнх нь араа бодож мэдэлдэгсэн үү? Тийм нөгөө найзуудынхаа ихч мэгч гэл. Тэгээл нэг очил 5,000 цангаар бодно. Тухайн үед чинь 5,000 чинь бас айгүй хүүрх их мөнгө. Тийм шүү дээ. Айгүй хэдэн өдрийнхөө хоолыг аваад идчихсэн зай биш юм шиг. Тэгэж эхлээл тэгэл 17 онд ч. Тэгэхээр угаасаа л нэг юм өөрөө хийсээр байгаад гаршсан байсан юм шүү дээ. Тэгээ би чинь шууд төгсөөл ажиллаж болох уу гэл. Тэгээд угаасаа манай тэр багш нар чинь мэдж байгаа юм чи. Тэгдэг гэл. Тэгээл орж исэн. Тэгээ ер нь бол над дээр нэгч шууд эргэтэй гэдэг утгаараач бас тэгдэг байсан ч юм уу мэдгүй ямар ч тааш нэг юм
шууд над руу уурлаад өстой мугаадчлаа гэл. Тэ миний энийг хөмслөх өстой болохгүй юм. Миний нөөрийг өстой юу алгach баа гэл тэ. Нэг тиймэрхүү юм зэмэрээс тохиолдож байгаагүй надад. Нэг ч удаа. Тэгээд эрэгтэй болохоор бас яадаг ч юм уу яадаг ч эсвэл намайг жоохон ааштай ч гэж боддог ч юм уу мэдхгүй юм шүү дээ. Баярлаа гэж гараал явдаг. Би тэгээ дараа нь тэр хүн юу бодож байгааг би аим балиар санаатай мэдэхгүй шүү дээ. Тэгээ би заримдаа боддог ингээл нөх амир онц биш ингээл бодолт хийсэн хүмүүс нэгт бас дуурч моорхгүй гараа авчин одоо тухайн үед нэг онгод орж ирэхгүй эсвэл тухайн хүнтэйг ойлголцож чадахгүй тохиолдол бас гардаг байхгүй бид нар шүү дээ. Яг одоо жишээ нь саяхан манай нэг үйлчлүүлэгч яг үнийг хэлэхэд бол очлаараа таалагдахгүй байна гэж гараа явсан. Тийм үү. Тэгээд тэр миний амьдралтаа сонссон хамгийн анхны тийм шууд юм. Гинтийн туссан заяа. Би тухайн өдөржөнгөө бодоо унтаа утгалтлаа бодоод гэл. Тэгэл заримдаа би ингэж боддог заяа тэгэж гараад явлаа гэж бодоход нэг муухай санаанаас бодвол заяа. Хил ам хийх үедээ тэгээ эсвэл нөгөө нэг ойлголцоогүй гээд надад айгу дургуйч юм шиг болол те. Миний бодолтыг нэмж амар муухай олгож бодснаа ингэж бодд юм байна гэл. Тэгээд тэгэж бас ургуулж янз юм бодоол. Тэгээл эсвэл нөгөө сэтгэл санаар унсан болов яасан бол гэл амар их юм бодно. Амар ядраатай шүү дээ. Ер нь өөр бодолт чинь бас. Тэгээ анхныхоо хэлсэн болохоор ер нь нэлийн зүг туссан. Тэгээд ер нь шүү дээ ингээ мейкап хийлгэх гэд ирж байгаа хүмүүс одоо өөр артистээр очиж байгаа хүмүүс ч бай. Тухайн артистта хальт нэг юм чиглэл гайд өгөөл дугуй олчвол амар идэх байхгүй. Тэгэхгүй шууд надаа шууд ийм мөнгө цогтөг, ийм хэлбэр цогтөг, ийм бодол цогтөг гэхээр артист ер нь хөдөлж чадгаа болчдөг. Өөрийнхөө нэг хэм маягаар ч юм уу те. Бодох гэхээр нэг жоохон. Тий, одоо жишээ нь бол одоо зуран бурган дээр ярьлаа гэж бодоход дандаа хүн зурдаг одоо нэг юм хөрөг зурдаг хүн байлаа гэж бодъё. Тэр зураач хизээч абстракт зурагч юм уу те. Одоо нөгөө юу зураг. Нэг юм одоо нөгөө юм авангард маягийн абстракт тэгэл өөр янз бүрийн төрөл жанрын зураг зурч чадахгүй байхгүй. Тэгэхээр тэрийг бас аягуулсан бодолцохгүй болохгүй. Тэгэхээр артисттайгаа аягуулсан ойлголцох хэрэгтэй. Тэгээ артистийнхаа үгийг ер нь бол сонсоол тэрүүгээр нь байвал зүгээр. Ялангуяа одоо яг олон жил болсон мэрэгжлийн тим артистээр очиж байгаа бол ер нь бол дуул бодуулах хэрэгтэй гэсэн. Дуул бодоо. Яг надад болохоор яг нэг тиймэрхүү тохиолдол байдаг байхгүй. Яхаа аргагүй надад үнэхээр зөгтгөн өнгө гэж бүр яг байдаг. Тийм зөгтгөн өнгө бол байгаа. Тий. Гэхдээ мэрэгжлийн артист бол угаасаа тэр ч юм бол олоод мэдчихнэ. Одоо би бол нөгөө өнгө аягүй сайн ялгаж хардаг болохоор өнгөний тал дээр бол ямар ч асуудалгүй. Хэлбэрт өөрсч ямар ч асуудал. Би ч нөгөө дизайнер юм чинь давхар. Тэгэхээр илүү мэрэгжлийн төвшинх гэсэн үг. Одоо бүх нөгөө хэлбэр силвет ямар байдгүй. Одоо ямар дүрснүүд ямар сэтгэл зүй өгөх үү. Ямар өнгө ямар бас сэтгэл зүй өгдгийг, ямар арьстай хүнд ямар өнгө тохирох уу. Тэр болгоны ерөөхдөө мэддэг болохоор нэг асуудал гардаггүй байхгүй. Тэгээд яг хөө тэр их үцгэл ахалтаа гэхгүй. Ясчиё гэхгүй. Яг хөө тэр үйлчлүүлэгч маань болохоор өөрөө одоо нэг тийм юу юм бэлээ. Жохон хурц төрхтэй. Айгу нэрийнхэн шонтхор юм үзүүртэй хамартай тий. Тэгээл одоо нэг юм яг л нэг юм арабны хөрхөн хүүхнүүд байдаг шүү дээ. Хөнхөрнүүдтэй. Ингэж мэгсэн тий. Жохон хөнхөрдөө тий. Давхраа махраатай тиймэрхүү төрхтэйсэн байхгүй юу? Тэгээд одоо нэг бодол хийлгээд дүү юм билүү. Боён гэдэг. Тий. Тэр бодолтыг хүссэн байхгүй. Тэгэхээр төрх хоорондын зохицол гэж юм байгаа. Хизээч хурц төрхтэй хүн дээр кют бодолт тохирохгүй. Одоо надрахуу нэг юм бүх юм нэг бөөрийн хитэ ингээд өнцөг байхгүй нэг юм иймэрхүү төрхтэй хүн дээр кют бодолт хийнэ үгүй. Мөн дээр бол кют бодолт тохино. Тэгэхгүй одоо кют төрхтэй хүн дээр юм хурц тод бодолт бас тохирохгүй. Тэгэхээр төрхийн дагуулжл бодол. Тэр нь хамаагүй найдвартай юу байдаг.
Зү. Өөрт нь илүү зогсон. Би угаасаа яг тэгдэг байхгүй нөө клипний зураг авалмаа бол тэр ширүүн төрхтэй энэ удаа жоох юм гэх нөгөө тийм яаж ч бодсон нөгөө нэг юм ширүүн төрхөө авч чадхааргүй юм царай байгаа юм чинь. Үний нэг юм алтан харьцаанууд стандарт гэж юм байдгийг. Тэд нар бол ер нь бол манай Азууд ер нь гайгүй тохирдог шүү. Тэгээ Аз хүмүүсийн харьцаа, Европ хүмүүсийн харьцаанууд бас өөр л дөө стандарт. Европуудын болохоор арай том байдаг. Одоо нүд нь бол жишээ нь 4 хагастай тэнцэх жишээ нь одоо нэг нүд 2 3 4 5 гэд манай Азиах болохоор 5 байхгүй юу. Тэгээ Европ болол нөгөө том болол нүүр нь хавчаар жижигхэн болоод ирэхээр 4.5 эсвэл 4 мөрмөд багтах. Тэгэхээр алтан стандарт харьцаанууд нь өөр. Тэгээ Европ хүний бодох бас өөр. Европ ч амар жижигхэн хүрсэн. Тийм үү? Үгүй чиний нөгөө мөрч тавьчууд амар том харагдсан. Европ үү? Тий. Хагж үгээд байхгүй. Тийм үү? Харахад нэг юм ингээ би нэг хэдэн Орос бодож ирсэн. За. Англи хүмүүс бодож ирсэн, Франц хүмүүс бодож ирсэн баг. Тэгэл яг миний энэ алах шиг. Тийм үү? За сүүдэр 50 даа гэж ингээл явж ирсэн чинь аль хүчин энд нь ирсэн. Бид нар бол яваа. Би бол ингээ яваа л ийдсэн. Айгу өргөн уртын тийш тийм. Бид нар ч юм ингээ харахад гайгүй том юм шиг харагдаад идэг шалтгаан нь болохоор хит нэг юм урагшаа юм том биш байхгүй. Шууд энэ чихний болон энэ хамрны байрлах энэ хэсгийн зариш энэ хэсэг нь бас хавтгаар нүрэн бас ингээд цааш түлхсэн юм шиг бас жижиг. Одоо чиний болохоор яг том харагдахгүй гэдэг шалтгаан нь болохоор чинийх бас ингээд жижиг гэж шүү дээ монголчууд дундаа нэлийн жижиг. Тэгсэн мөртлөө ингээд чигээрээ явж ирсэн энд аягүй юм бондортой. Ийм эргэлттэй гэсэн үг. Тэд нар чи эргэлт байхгүй ер нь шууд ийм заяа. Шууд ингээд уусгалттай юм шиг шууд ингэж орд юм шүү дээ. Тэнгүү сүүдэр тавихаар тэд нар аим гоё ингэж харагдаж мэдэгддэг байхгүй. Тийм учраас ингээд сүүдэр тавьж ирсэн чи эндээ ирсэн байсан гэдэг. Тэгээ хамраа өндөөл би ч бол хамрны сүүдрээс ингээд жоох ингээд авч байгаа л гарын дээр амир ингэдэг байхгүй. Тэгээл ингээд тавих гэсэн чи хамар амир өндөр. Өндөрлөг. Яг төмөр цаан тавьсан юм шиг харагдав. Оо яана бүрүүдээ шаарч байгаа. Нилээ гай. Тэгээд тэд нар гэхдээ бас эсэргээрээ бид нарыг бас бодож чадахгүй л дээ. Зүг. За, бид хоёрын бодолд бараг дуусчлаа. Бараг ч гэхдээ дуусчлаа. Тэгээ нэг иймэрхүү болсон байна. Угсаа та яг харж байгаа байх мэрэгжлийн артист хүн яаж ингэж бүр хурцтаад ямар гоё цэвэрхэн бүх юм гоё хийж байгааг би бол хажууд нь ингээл байж байна. Тэгээ өнөөдрийнхөө подкастн дээр маань хүрэлцэн ирсэн. Ивада маш их баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээсээ бас нөгөө нэг юм авах юм айгүй их байсан баах. Нөгөө бодлын талаар хараад ингээд бодож байгаагийн деталь болгоныг хараад та хэдэд суралцах боломж айгүй их байсан баах гэж би найдаж байна. Дээрээс нь өнөөдрийн подкастн дээр маань Yes Cosmetics-ийн Into You брэнд хамтран ажилласан. Into You болон Mayra брэндүүд нь хамтран ажилласан. Дээрээс нь бид хоёрын амны цангааг тайлсан, сэргээсэн Nescafe-ийн маань хамтран ажилласан байгаа. Баярлалаа. Одоо уусаар л байна. Уусаа амар гоё зөөлхөн амттай байсан болохоор ингээл уугаал юм бит хоёр. За тэгээд иймэрхүү бодолтой болсон. Ер нь бол манай подкаст ямар хөө санагцсан? Гоё юм байна. Ингээд ярилцаад, ховжи базаад гэдэг. Харин дээр ойр тойрны ибагаас бас юм аягүй бодол тэгээд юм аягүй их байла. Би ингээл хараад байлаа бодлоо. Энийн дээр нь ямар гоё ингэж оруулд юм. Хар өнгөтэй бүр үнэхээр гоё ээжилсэн. Би байсан бол ингээд талын нэг тараагаа ийчихсэн байсан байх баха. Тийм байна. За тэгээд Ибада би гарын бэлэг өгнө. За. Yes Cosmetics-ийн маань бүтээгдэхүүнүүдийн дотор харьцан дотор байгаа. Уусаа Ибада маань хэрэгэлдэг юм чинь ерөнхийдөө бол
ингээд гоё ашиглаад баярлалаа. мейкап гоё ингээд ашиглаарай гэж эс косметиксийн маань гарын мэдлэг болж байгаа шүү. Баярлалаа. За тэгээд тийм ээ. Өнөөдрийн дугаартай хамт байсан Бада болон хоёр хамтарсан байгууллагатай маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаар дээр хэнийг оруулмаар байна? Ямар асуултууд асууламаар байна? Доор гоё бичээд үлдээгээрэй. Bye bye. Баярлалаа.